За дислипидеми гэдэг бол нэг дэлхийд дахина. За үүн дундаа Монгол улсад ч гэсэн нэлээд өндөр тархалцтай байгаа зүрх судасны өвчин, бодис солилцооны эмнэлгийн үндсэн шалтгаан болж байгаа юм эмнэлэг байгаа. За яг дислипидеми гэдэг нь юу юм бэ гэхээр нийт холестерины түвшин, триглицеридийн түвшин, бага нэгтралтай липопротеины түвшин ихсэж, их нэгтралтай буюу нөгөө сайн холестеролын түвшин буурч байгаа тэр эмнэлгийг бол дислипидеми гэж үздэг. Тэгэхээр дислипидеми гэдэг нь одоо энгийн үг хэлэх юм бол цуснд муу холестерин буюу тодорхой хэмжээний өөхлөг бүтэц бүхий тийм ээ зүйлсүүд ихсээд байна гэсэн үг тийм үү? Тэгээд судас хатуурх одоо үндсэн шалтгаан болоод тэгээд харин судасны хатуурлыг засдаг тэр өөх тосыг тээвэрлээд одоо идрүү хөргөж өгдөг сайн холестерины хэмжээ буурснаар цусндах одоо өөх тосны хэмжээ ихсэж цусны урсах чанар одоо муудаж судас нь эмийг өөрчлөлт өгдөг ийм эмийг бол дислипидеми гэж байгаа. Энэ бол бодисын солилцооны тэгээ молекул биологийн маш олон зүйлээр тайлбарлагддаг. Одоо ийм эмийг бол дислипидеми гэж ойлгож болно.